Хүн болгоны хувьд гоо сайхан гоо үзэсгэлэн гэдэг ойлголт өөрөөр байдаг. Жишээ нь энэ асуултыг ирчүүдээс асуухад би гоо сайхандаа анхаардаггүй гэцгээдэг. Нүүрэндээ маск тавьдаггүй, тос түрхдэггүй гэдэг хэрнээ үсээ засуулж сахлаа авдаг. Ирчүүд гоо сайхны огт ойлголтгүй юм уу гэхээр эмэгтэй хүний гоо сайхныг маш сайн мэднэ гэх юм. Царайлаг байх ёстой. Би энэ тийм ийм арьсны өнгө чухал гэдэл ёстой үнэхээр ойлгомжгүй мэт. За ямар эрэхтэй гоо сайхан эрэхтэй гихэн гэж асуухаар нэг бодибилдрийг нэрлэн тэрийг нэмэгтэй хүмүүст харуулвал энэ арай бишээ гин. Нэг л ойлгомжгүй маш харьцангуй ойлголт мэт. Гэвч энэхүү ойлголтыг яг нарийн ухаж ямар нэгэн үндсэн зарчим зүй тогтлайвал нэг л хуулийн захирагдаж ихэнх нь хөтлөгддөг. Ингээд энэхүү адармаатай эдрэтэ асуултын хариуг олъё. Энэ удаагийн дугаарыг ивент тэтгэж байгаа байгууллага Эсмо эмнэлэг. Та бүхэн лайка дараад дэмжиж өгөөрэй. Энэхүү бичлэгэнд байгалийн гоо сайхан гоо үзэсгэлэнт газруудын талаар ярихгүй, харин байгальд ургадаг цэцгийг авч үзвэл маш тод өнгөтэй үзэсгэлэн гоо гэдэгтээ хинч марахгүй бах. Гэвч цэцэг өөрөө нүдгүй өөрийнхөө гоо сайхан харж чадахгүй юм байж харин яагаад ингэж яруу-тод гайхамшигтай өнгө хэлбэр дүрстэй болсон шалтгаан нь энгийн. Зүгийг татах гэж л. Хэдий ч нэ тод өнгөтэй үзэсгэлэн гоо байна, төдий ч нэ зүгийг татна. Харин тийм бишүүдэн зүгээр л тоосоо цааш тарааж чадахгүй. Иймээс байгалийн шалгарал нь илүү гоё өнгө хэлбэр дүрстэй болоход чиглүүлнэ. Амтны хувьд тийм, харин хүний хувьд энэхүү үндсэн зүй тогтол өөрчлөгдөхгүй. Гоо сайхан гэж юу вэ? Хэцүү жимшиг амархан жимшигийн асуултанд хариулахын тулд хүн төрөлхтний түүх рүү өнгийг шаардлага үүснэ. Археологчид 35,000 жилийн настай палеолитийн Венера баримлуудыг олсон байдаг. Эдгээр баримлуудыг эмэгтэй хүний төгс бие гэж шууд тайлбарлаж болохгүй ч ийм олдмолууд нь тухайн цаг үеийн баян англын амьдрал үр төлөө амжилттай үлдээж өсгөх бэлэг тэмдэг байсан байж мэдэх юм. Гэвч зарим нэг нь энэхүү баримлуудыг анхны порнограф гэж тайлбарлах нь ч бий. Ямар ч тач ийм галбиртай болохын тулд их хэдэж илүүдлөө хөрөмтлүүлэх нь орчин цагт амархан бөгөөд ойлгомжтой байх. Мэдээж орчин цагтын фигуртоо бол гой сайхан гэж хэлүүлэхгүй эсрэгээрээ доромжлуулна. 30,000 жилийн өмнө хоол хүнс хомсдолтой байсан бөгөөд эмэгтэй хүмүүс хангалттай шимт хижил авахгүй байснаас болж үр тогтохгүй байх нь илбэг байсан. Манай үзэгчид маш сайн мэд нэмэгтэй хүн фитнесийн тэмцээнд орж өөхний хэмжээгээ маш бага болгоход үндгийн сүүлдвэрлэгдэхээ болж сарын тэмдэг хойшилдог гэдгийг. Иймээс үр тогтоох чадвартай эмэгтэй хэмээн бэлэгдэж энэхүү баримлалыг хийсэн байх магадлал хамгийн өндөр. Энэ бол Милосын Венера хөшөө. Манай эртнээс өмнө 100 орчим жилийн өмнө бүтээгдсэн. Эртний грекүүд тэгж хөлсөх нь багассан бололтой. Эрэгтэй хөшөөг авч үзвэл Аполлоны хөшөө байна. Энэхүү хөшөөг төгс алтан огтлолцол ашиглаж бүтээсэн бүтээлгцгээдэг. Алтан огтлолцол гэдэг ойлголтын тухай удахгүй ярина жаахан тэсээрээ. Орчин цагийн авраг Крис Бамстедтэй Аполлоны хөшөөг харьцуулбал хүүхэд жимшиг. Харин Геркулесийн баримл орчин цагт таарч мэднэ. Ер нь яг үүндээ Зевс Гераклийн баримлуудын их хөвлбөр нь олдоогүй устсан байдаг. Харин 16 дугаар зууны уран зургнуудыг харахаар эргээд их хөлсгөлөнд нэрвэгдсэн мэт. Хүн төрлөختөн их хөлсгөлөнд нэрвэгдэж нийт хүн амынхаа 20% хоол хүнсний дутагдлаас болж алдаж байсан түүх хэлбэг байдаг. Энэ үед өөрийн төрсөн хүүхдүүдэд хоол хүнсээр зарж амь зууж байсан үе юм. 20 дугаар зуунд үйлдвэржилтийн 90 үе ирж гоо сайхны ойлголт 10 жилээр хурдцтай өөрчлөгдөж эхлэв. 50-ад онд Мерлин Монро гоо үзэсгэлэнгийн эталон байсан бол 60-70-ад онд 40 орчим килограмм жинтэй дуучид, кино жүжигчид гоо сайхны ноёрхлыг авч байв. 80-90-ад он бол супермодель фитнесээр хичээлэгчдийн 90 үе. Үүний тод жишээ байна. Клаудиа Шифер, 2000 он хүчирхэг баатар эмэгтэй Том Брайдер буюу Анжелина Жоли. Харин орчин цагийн тренд бол том хөх, хавтгай хөвлөлийн хөгжсөн үзэг. Гэхдээ гоо сайхны мод секунд тутамд өөрчлөгдөж байна. Үүнийг Instagram-аас харж болно. Ирчүүдийн хувьд гэвэл бодибилдинг 50-ад оны үед хүчээ авч Аполлон шиг, Геракл шиг эртний олимпийн тамирчид шиг болох боломжийг үүсгэв. Арнольд Шварценеггер Гиннесийн номонд хамгийн хөгжсөн биетэй хүнээр тунхлагдав. Бүх фитнесчид бодичдын бурхан тэнгэрийн тухайн үеийн биеийг ахаад орчин цагийн Крис Бамстедтэй харьцуулбал дутуу хэсгүүд нь хит их мэт. За тойруулахгүй хэлэхэд унтсан мөр хит жижигдсэн хөл одоо бол тэмцээнүүд дээр өндөр байр эзлэхгүй нь тодорхой. Жо Вейдер бодибилдингийн тэмцээний эртний олимпийн тэмцээнүүдийг бэлэгшээж бас давхар эртний грекийн бурхтын биеийг төгс хэмээн үзэж туйлын зорилго болгож нэрлэсэн нь даймжиггүй. Монголын анхны бодибилдингийн тэмцээний нэр нь хүртэл Монголын сайхан залуу шалгаруулах тэмцээн гэж нэрлэгдсэн байдаг.
байдаг. Тэгэхээр энэхүү спорт юм шиг биш юм шиг тэмцээн нь эрчүүдийн гоо сайхан шалгаруулах тэмцээнтэй төстэй зүйл. Рэг паркийн халааг Арнольд авч бодибилдингийн хөгжил булчингийн масс тал руугаа чиглэж байгалийн гаж үзэгдэл Ронни Колман энэ спортод ноёрхов. Эмэгтэй хүмүүсийн нүдээр Ронни Колман мэдээж сайхан харагдахгүй болов. Орчин цагт бодибилдинг хэрэглэгддэг анаболик стероид, синтол гэх мэт зүйлс эмэгтэй хүмүүсийн нүүр будах хэрэгсэлтэй ижилхэн зүйлс болсон мэт. Хэрвээ үүнтэй санал нэг байвал тийм гэж комент бичээрэй. Харин үгүй бол яагаад гэдгээ тайлбарлаарай. Тайланд, Мянмагийн гинжээр уртасгадаг хүзүү, хөлөө биентэлж жижигрүүлдэг хятадууд, Африкийн мөрсгийнхний доод шүдэ авахулж уруулаа уртасгадаг уламжлал, бүтэн биеэ шивээсээр дүүргэж хамар чихээ огтлож чөтгөр болгосод, зарим нэг нь зан уул уламжлалтай холбоотой, зарим нь шашин шүтлэг сектатай холбоотой, зарим нь эмэгтэйчүүдэд бусад овгийнхан далдахгүй тулд үзлийн дүр төрхтэй болгох гэх мэт учир шалтгаантай байх жишээний эдгээр зүйлс бол хязгаараа аль хэдийн давсан зүйлс юм. Бид энэхүү бичлэгээс ямар нэгэн байгалийн хууль зүй тогтолыг хайж байгаа. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийн хувьд бол хэд туранхай яс арс гэж ярьдаг, тийм бол нийт хүмүүсийн ихэнх нь муухай гэж хэлнэ. Харин хитрхи бүдүүн хэд таргалтай бол бас гоо сайхан үзэсгэлэнтэй гэж хэлэхгүй. Иймээс дээд доод хязгаарын зүй тогтол үүнд ажиглагдаж байна. Харин эрчүүдийн үед ямар ч булчингүй бол бас л чурчааг чурчил сайн амтнаараа дуудулдаг. Хитэх булчинтай бол эрчүүдээс хүндлэл гэдэг зүйл авна, гэхдээ гоо сайхан гэж бас л хэлэгдэхгүй. Супермэнд тоглодог Генри Кавилл бол яг л боломжийн гэсэн. 20 жилийн өмнө баг зэрэг тарган байвал компани захирал гэж дуудагддаг байлаа. Одоо тарган гүзээтэй байвал бараг бүгд л муухай гэж хэлнэ. Тарган туранхайн зүй тогтолт дээр дээш доошоо их савладагч бас л хэтрүүлэхгүй байх. Дээд доод хязгаартай багтах хуулинд захирагдж байгааг та бүхэн анзаарсан байх. Зарим нь одоо бүх цаг үед маргаан дагуулдаггүй, бүх цаг үед үнэлэгддэг хоёрдмал утгагүй зүй тогтолттой гоо сайхны тухай ярив. Энэ бол амьд организмын симметри юм. Тэгш хэм буюу симметр бол гоо үзэсгэлэн. Үүнийг бид байнга хардаг төгс архитектур, кино, аль эсвэл таны крашладаг хүнд хүртэл бий. Нэг стандартад дээш доошоо баруун зүүн тал гэж байхгүй. Гэхдээ тэд хамгийн төгс симметрийг агуулдаг. Энэ бол сфер буюу бөмбөлөг юм. Цэвэр бөмбөлөг байхын тулд хамгийн чухал зүйл бол жижигхэн хөнгөн байх ёстой. Стегөөс татах хүчний нөлөөнд автаж хэлбэр нь өөрчлөгдөнө. Дэлхийн хүртэл яг цэвэр бөөрөнхий биш үсттэй, тийм үү? Нэг стампны хөгжил үргэлжилж радиал болж хуурна. Энэ нь тухайн бичил биетийг хөдлөхөд тусалдаг. Аурелия аурита нэртэй медуза амтны авгалдаан хөлийг тайрахад үлдсэн хөлүүд нь хуваарлагдсан шин симметрик бий болгодог. Энэ нь тухайн амтанд амьдрахад хөдлөхөд зайлшгүй эрхтэй зүйл учраас симметрлүү тэмүүлж байгаа хэрэг юм. Бүр л оюу ухаан нь хөгжсөн амтанд зориг гэж зүйл байдаг. Жишээ нь тэр нь зорьсон зүйл рүүгээ явна. Ингэж урагшаа явахын тулд билатерал симметри үүсдэг. Биеийн урд хэсэг хойд хэсгээс өөр толгоо нь урдаа байрлаж бүхсүүснэ. Харин симметри нь баруун зүүн гэж хоёр хуваагдана. Энэ маш чухал. Баруун зүүн хэсэг нь ижилхэн биш бол бодибилдер хүн өндөр байр эзлэх үү? За энэ ч яахав? Хүмүүс бид билатерал симметртэй. Баруун тал нь зүүн талтайгаа хэдий ч ижилхэн байна, төдий ч үзэсгэлэнтэй. Хүмүүс хоорондоо харилцахдаа нүүр нүрээ хардаг. Иймээс нүүрний симметр биений симметрээс илүү чухал. Гэхдээ абсолют симметр тийм ч сайн зүйл биш. Үүнийг Брэд Питтийн фотошоптож хоёр талыг нь ижилхэн болгосон зураг харуулна. Та ч гэсэн өөрийнхөө нүүрний зургийн нэг талыг толинд ойлгосон юм шиг болгоод үзээрэй. Нэг л эвгүй харагдах болно. Абсолют симметр байгаль дээр байхгүй учраас эвгүй харагдаж байгаа хэрэг. Нүүрний симметрийн алдагдлыг бий болгодог зүйлс бэртэл гэмтэл, ням бактериас үүдэлтэй өрөвсөлт өвчнүүд, мэдрэлийн гэмтэл, буруу хазалт. Бичлэгний эхэнд хэлсэндээ манай видеоны спонсор Шүдүс гоо сайхны эмнэлэг Эсмо гэж жижиг хэмжээний хацрын хохорхоо, өндөр хурц нүүрний яс, баг зэрэг баатарлаг ирүү, гой нүд, танан цагаан шүд энэ бүгд хүний нүүр царайныг гоо сайхан гэлтгдэг. Энэ бүгдэд генетик маш том үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий хөгжлийн явцад гадаад болон дотоод олон хүчин зүйлийн улмаас гавлын ясны бүтэц өөрчлөгдөж илүү жижиг болж байна. Энэхүү буруу процесс нүүрний гоо сайханд тэмж сайнаар нөлөөлөхгүй, эсвэргээрээ байж болох эстетикийг нь алдагдуулдаг. Цаашлаад энэ нь нүүр амны гажиг үүсэх шалтгаан болдог байна. Нүүрний тэгш байдал алдагдахад ихэнх тохиолдолд хоншоор болон эрүүний зөв харьцаа алдагдсан байдаг. Энэ нь нүүрний пропорцийг мэдэгдэхүй зөөрчилдөг. Шүдний буруу байрлалаас гадна буруу зуулт, буруу хазалт,
дээд доод ирүүний харьцаа булчингийн үйл ажиллагааны алдагдал нь нүүрний хэлбэрт нөлөөлдөг. Ингэснээр нүүрний бүтцийн аль нэг хэсэгт өөрчлөлт орно. Нүүрний хэлбэрийг зөв болгох, нүүр амны эргэтэн системийн үйл ажиллагааг хэвийн болгох хамгийн үр дүнтэй эмчилгээний аргуудын нэг гажиг заслын цогц эмчилгээ юм. Гажиг заслын эмчилгээ нь далийн мөрийн урусан шүднүүдийг тэгшилж засахаас гадна ирүүний үе болон байрлал, амьсгалын зам, булчингийн үйллийг нь зөв болгож өгдөг. Энэхүү эмчилгээний үр дүнд таны нүүрний хэлбэр хэмжээ илүү зөв тэг шимтэй болж, пропорц сайжирч, амны өндийн үйл ажиллагаа тэнцвэртэй болох боломжтой. Хэрвээ шүд далий зуулт буруу байхаас гадна эрүү далийж эрүүний үе зөөвөртэй том ангааж чаддаггүй нүүрний болон хүзүүний булчин чангарсан уруулын булан аль нэг тал руугаа унтсан дээр доор байрлаж хацар шанаа тэгш бус харагдаж байгаа бол та гажиг заслын эмчид хандах шаардлагатай гэсэн үг. Хүүхдүүдэд нүүрний гоо сайхны нэрэдүүд маш их хэрэг болох учраас миний бие охиныхоо энэхүү эмчилгээг ESMO эмнэлгийн Монголын хамгийн сайн эмч нарт даалгасан юм. Та Arctic Club промо код ашиглан ESMO эмнэлэгт хандсанаар шаардлагатай онцлогоо эмчилгээ аппаратны төрөл хугацаа эмчилгээний өртөг гэх мэт зөвлөгөөг огт үн төлбөргүй аваарай. За гоо сайхны сэдвээ цааш нь үргэлжлүүлье. Нүүрний симметр маш чухал гэдгийг ойлгосон байх. Ер нь бид дундаж царай төрхөнд дуртай. Энэхүү зургийг та бүхэн харж байсан бах. Энэ бол дэлхийн улс орнуудын хүмүүсийн дундаж царай. Энэхүү сонирхолтой туршилтын гайхах зүйл нь гэвэл дундажлагдсан царайнууд тэмч муугүй байгаад оршино. Энэ Монгол эмэгтэй, харин энэ бол Монгол эрэгтэй. Энэхүү дундаж монгол хүний царай танд таалагдаж байгаа бол лайк дараарай. Яагаад дундажлагдсан нүүрний эрэгтнүүд чухал гэдгийг эрдэмтэд энгийнээр тайлбарласан байдаг. Дунд хэмжээний хамар байгальд дасан цогцох чадвар хамгийн сайн. Хэрвээ хамар хэтэрхий жижигхэн бол амьсгалын хоолой хүртэл бага байж хүүтэн агаарыг халаахад төвөг учрах бөгөөд зарим аюул тарьж болох ус бичил биет организмуудыг шууд нэвтрүүлэхэд хүргэдэг байна. Хэтэрхий урт хамрын эзэд яралдаа тусламжийн үед хүчил төрөгчөөр дутагддаг. Дундаж хамрууд тухайн газар нутаг уур амьсгалтай хамгийн сайн дасан зогтсон байдаг. Дэндүү хол эсвэл ойр нүд харааны бэрхшээлтэй байх жишээний. Хүүхдүүд том нүд том уралтай байдаг. Энэ рүү эмэгтэй хүмүүс чиглэдэг шалтгаан нь хөөрхөн, ялдам, инхри учраас. Харин нүүр будахтаа ирүүний шугамыг илүү тодруулна. Үүний гол шалтгаан нь нас биег үүснэг нь нэлтгэн. Нүүр будах аргууд нь нүдийг том болгож уруул арьсны өнгийг тодтогно. Мэдээж симметрийг сайжруулна. Цэвэрхэн үрчлээгүй арьс залуунаас эрүүл мэндийн асуудалгүйг хэлнэ. За энэ бүгдийг та бүхэн надаар хэлүүлэх шаардлагагүй сайн мэдэх бах. Харин эрчүүдийн эршүүд төрөх гоо сайхан хоёрын холбоог судалсан судалгаанууд холимог үр дүн үзүүлсэн байдаг. Ямар вэ гэж юу? Хамгийн сайн эрэгчин хамгийн сайн эцэг биш гэсэн. Тестостероноор дүүрсэн эрчүүд магадгүй их ресурс олж бусадтайгаа өрсөлдөх чадвар өндөр байж мэдэгч эмэгчингээ маникюрд явуулж хүүхдээ хараад гэртээ хүлээгээд суухгүй нь тодорхой. Иймээс зарим судалгаануудын үр дүн хүчтэй эрэгчинтэй секс бол хийн гэхдээ сууж үр хүүхэдтэй болохгүй гэж гарсан байна. Магадгүй Johnny Depp-ийн экс эхнэр үүнийг яг амьдрал дээр хэрэгжүүлсэн бололтой. Johnny Depp-ээс сайн генийг нь авна, харин нөхрөөрөө халамжтай эрийг сонгоно. Математикчид гоо сайханд дуртай. Тэд алтан огтлол, алтан харьцааг ойлгодог хүмүүс. Алтан харьцаа гэдэг нь нийт уртыг урт хэсэгт харьцуулсан харьцаа нь урт хэсгийн богино хэсэгтэй харьцуулсан харьцаатай тэнцүү байх харьцаа юм. Маслта масл гэдэг шиг сонсогдож байгааг ойлгож байна. Фито гэж үзэж байсан биз дээ. 161 гээд бутархаанууд нь хойшоо хязгааргүй үргэлжилдэг тоо байдаг. Яагаад нөгөө хязгааргүй үргэлжилдэг спираль. Алтан огтлолтой симметр пропорцтой царай гэж байдаг. Алтан огтлолтой царайтай юу гэдгийг мэдхэд амархан. Үүнийг гоо сайхны маск гэж нэрлэх нь бий. Гоо сайхны маскыг зурхын тулд эхлээд пентаграм зурна. Баг зэрэг эсрэг эргүүлээд дахиад нэгийг декагон бий болно. Бүх цэгүүдийг нь хооронд нь холбоод ийм нүрийг гаргаж авна. Үүнийг гоо сайхны маск гэдэг байгаа юм. Энэхүү маск нь алтан харьцаа ба алтан огтлын дагуу бүтсэн. Уруулны өнцгийн урт нь хазрынхтай харьцах харьцаа нь урт хэсгийн богино хэсэгтэй харьцуулсан харьцаатай тэнцүү. Ингээд алдарт 1618 буюу фито гарна. Энэхүү харьцаа нь хамранд, хөмсгөнд ер нь бүгдэнд нь хадгалагдана. Хэдий ч нэ чи энэ масктай адил байна, төдий ч нэ чи сайхан гэсэн үг. Энэ дүрэн бүх цаг үеийн хүмүүст үйлчилдэг. Энэхүү маск нь Нефертити, Александр Македон, Мона Лиза, Моника Беллучид таарна. Энэхүү масканд царайгаа даруулж фотошоптоход бас л мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд гарна.
Царай маш чухал. Бид тухайн хүнийг өөртөө таалагдаж байна уу гэдгийг 0.1 секундэд л таних мэдж чаддаг чадвартай. Үүний суурин дээр Tinder аппликейшн бий болсон. Хараал цааш нь явуулах уу, болцох уу гэдгээ шийднэ. Дундажлагдсан симметртэй царай аль нэг эрэхт нь хит том, хит жижиг биш. Энэ дунд нөгөө пропорцны үзүүл за тэгэл та генетикийн суглаа хоцсон гэж бодорой. Сахалтай байх эсэх, илүү тод хөмсөг үсгэдэг зүйлс мэдээж чухалч дараагийн жимхлүүр зүйлс. Яг л гацуур модны чимэг шиг. Үүн дээр баг хүн болгон л санал зүрх байх. За эцэст нь бичлэгээ баг зэрэг дүгнэе. Яг нэг хэвэнд цутгсан юм шиг Эйнштейний томьёо шиг абсолют гоо сайхны хууль гэж байхгүй. Гэхдээ тодорхой зүй тогтлууд дээр гоо сайхны хэмжүүр хязгаарлагдаж эстетик рүү тэмүүлнэ. Өөхний хэмжээ, булчин мас, баатарлаг ирүү, хэр зэрэг маскулин иршүүд байх нь үргэлж хэлбэлзэнэ. Хин нэгэн гигачат шиг болохыг хүсвч зарим нэг нь G-Dragon шиг байхыг эрхэмлэнэ. Энэ бол байдаг л бүр маш хэвийн үзэгдэл. Учир нь бүгд нэг хэвэнд цутгсан юм шиг ижилхэн байвал сонирхолгүй, утгагүй, уйдгартай. Бүгд ижилхэн байвал үргэлж өөрчлөгддөг байгальд дасан зохицох чадваргүй болно. Тийм байвал аль хэдийн хүн төрлөختөн ч устдсан байсан биз. Байгаль өөрөө баялаг, төрөлдсөн, олонлог зүйлд дуртай, түүнийгэж бий болгодог. Хамгийн гол нь бидний гоо сайхны тухай үзэл бодол үнэлэмж нь олон сая жилийн эволюцийн туршид бий болсон зүйл. Бид уул устай, гол модтой газарт дуртай. Ийм газрын гоо сайхныг багтан биширдэг. Харин хурц зэрэмгийн хад чулуутай байгалийн бүтэц төдийлөн сайхан санагдахгүй. Гоо сайхан гэдэг зүйл нь амьд үлдэх чадварыг бэхжүүлж, эрүүл саруул аж төрж, үр сад амьд үлдэхэд чухал үүрэгтэйг бидний хөгжиж буй хоорондоо холбогдсон тархины миллиард нейронууд хилж баталж ойлгуулна. Та алтан харьцаа фито биш байж болно. Гэвч энэ үнэлэмжийг бусад хүмүүс л өгдөг гэдгийг сайтар ойлгоорой. Та өөрийгөө фито гэж бодох боломж танд бий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та ямар ч бай өөрийгөө хайрлаж гоо үзэсгэлэн гэж үзэх хэрэг танд өөрт чинь биш шүү. Таны бодлын эзэн нь та өөрөө. Гэхдээ фито руу тэмүүлэх нь эрүүл саруул ухаантай, өөрчлөгдөж буй нийгэмд дасан зохицох чадвартай хүний үйлдэл байдаг. Үзэж байгаа бүх хүмүүстээ гоо сайхныг хүсье, бас шинжилгээ мэнд. За энэ үрээд энэхүү бичлэг маань өндөрлөж байна. Хэрвээ энэхүү бичлэг танд таалагдсан бол лайктаар, шеэр хийгээрэй. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай.